Сургаал үгс 20 дугаар бүлэг. Дарс бол тохуурхагч. Хатуу ундаа бол огшрол. Тэгээд эдгээрээр мэхлэгдсэн хинч бай. Мэргүү ухаантай биш юм аа. Хааны айлтгал нь эрхэрч буй арслан мэт байдаг. Түүнийг уур хилэн рүү үтсэн хинч бай. Өөрийнхөө сэтгэлийн эсрэг гим үлдэж буй хэрэгэ. Маргаанаас болох хүний хувьд энэ нь нэр төр юм. Харин монхог хүн бүр үүнд хутгалдана. Хойрог хүн хүүтэн гэдэг шалтгаанаараа анжихгүй. Тиймээс тэрээр урад сураалтаар гуйлгах бөгөөд юу ч үгүй байх болно. Хүмүүний зүрхэн дэх зөвлөгөө нь гүн ус мэт байдаг. Харин ойлгохуйтай хүн гүүнээс татж авна. Ихэнх хүн дор бүрнээ өөрийнхөө сайн сайхныг тунхагладаг. Харин итгэмжтэй хүнийг хэн олж чадах вэ? Шудраг хүн өөрийнхөө шулуун шудраг байдал дотор халахдаг. Түүний араас бүх хүүхдүүд нь ивэгддэг. Шүүлтийн синтед заларч буй хаан өөрийнхөө нүдээр бүх ёрымог зайлуулдаг. Хин зүрх сэтгэлээ цэвэрхэн болгочихсон. Би гимээсээ цэвэр гэж хэлж чадахгүй. Зөрүүтэй жингүүд бас зөрүүтэй хэмжүүрүүд эдгээрийн аль аль нь ховоод адилхан жигшүүрээд хүүхэд хүртэл хийж буй зүйлсээр үүс нь цэвэр эсвэл зөв эсэх нь танигддаг. Сонсдог чихийг бас хардаг нүдийг бүр тэдгээрийн аль аль нэг нь ховоо бүтээсэн. Унтхууд бүүдурл эсбөгөөс чи ядуурл төрнө. Нүдэнэ. Тэгээд чи талхаар цатгагдана. Худалдан авч юм муу байна. Муу юм муу байна гэдгээ. Харин замаараа явсныхан дараа тэр үед тэрээр сайрхдаг. Алт бас маш их бадмаарыг байлаач мэдлэгийн урвал бол үнэт эрдний чулуу юм аа. Гадны үний төлөө батлан даагч байгаа нэгний хувцсыг нь ав. Мөн гадны эмхтэн төлөө хүнээс барьцаа ав. Мэхлэлтийн талах хүмүүнд амттай байдаг. Гэвч дараа нь түүний ам хайргаар дүрэгдэнэ. Зориг бүр зөвлгөөнүүдээр батчигддаг. Мөн сайн зөвлгөөгөөр дайн хийдэг. Хов зөөгч адил явдаг хүн нууцуудыг ил болгодог. Тиймээс уруулаараа тусварддаг хүнтэй бүү утгалтай. Эцгээ эсвэл ихээ хараагч хинч бай. Түүний дэр түнэр харанхууд унтрагдана. Өв нь ихэнд яаруу авагдаж болох хэдий төсөл нь ивэгдэхгүй. Би ёрымууд хариу барина гэж чи бүгэлээ. Харин ховоог хүлээ. Тэгээд тэр чамайг аварна. Зөрүүтэй жингүүд нь ховоод жигшүүрээдэг. Хуурамчийн лүр нь сайн биш юм аа. Хүмүүний явдлууд нь ховоогоос байдаг. Тэгвэл хүн өөрийнхөө замыг хэрхэн ойлгож чадах вэ? Ариун зүйлийг цөлмөх нь бас тангаргуудын дараа лавлах нь хүнд өрөх юм. Мэргүү ухаантхан хормог хүмүүсийг тарааж тавиад улмаар тэдэн дээр дугуй авчирдаг. Хүмүүний сүнс бол хевлийн доторх бүх хэсгийг шинжин нэгтлагч ховоогийн дэн юм аа. Өршөөл ба үнэн хааныг хадгалдаг. Улмаар түүний хаан судал өршөөлөөр дамжин бэхждэг. Залуу хүмүүсийн яруу алдар бол хүч тэнхэн юм. Настай хүний гоо үзэсгэлэн бол буурал толгон юм аа. Шархны хөхрөлт ёрымог цэвэрлэн зайлуулдаг. Дашуурдалтууд нь хевлийн доторх хэсгүүдэд үнчлэн үлддэг.